Дараагийн видеонд тавтамрал. За энэ удаа та бүхэнд Articulate Storyline програмын тоглоулагчийн төгрөгөг хэрхэн хийх вэ? За энд би нэг юм жишээ бэлдсэн байгаа. За зүгээр нэг хичээлийн агуулга байршуулах талбар бэлдсэн байгаа. За энэ талбарын тоглоулагчийн төгрөгөг хэрхэн хийх тухай та бүхэнд үзүүлье. За өнөөдөр бол та бүхэн хуудасныхаа хэмжээг томруулж эсвэл жижигрүүлж болно. За би custom гэдгийг сонгож байгаад 1920. За тэгээд нөгөөх нь автоматар 1080 болох ёстой. За ийм том хэмжээтэй болгоё. За ажлын талбараа жижигрүүлэхдээ би контролтойгоо хулгайныхаа дунд товч буюу өнгөрөөшийг ашиглаж байгаа. За ингээд бүгдээрээ preview хийгээд хараад үзье. За ерөнхийдөө ингээд том дэлгэцэнд харж болохоор ийм том хэмжээтэй болсон байгаа. За ингээд бүгдээрээ home руу орохоор player гэдээ байгаа. За player гэдэгтээ бид нэр тоглоулагч буюу та бүхний хийсэн interactive хичээлийг тоглуулахад ашиглаж байгаа тоглоулагчийн төгрөгөг хийж үзцгээе. За resource гэдэг нь болохоор баруун дээд болонд байгаа энэ нэмэлт нөөцүүдийг бид нэр холбож өгдөг. За одоохондоо resource гэдэг байхгүй байгаа бол нэгээ бид нар чагтыг авчиж болно. За меню гэдэг нь бол зүүн гар талд байгаа энэ тухайн сцен болон слайднуудын харагдах зөв меню гэж байгаа. За шаардлагагүй тохиолдолд resource меню хоёрыг бол чагтыг нь аваад болиулчих хэрэгтэй. За хэрвээ та нарт дуу байгаа бол энэ дууны icon байсан зүгээр. За colors and others гэдэг дотор болохоор тоглоулагчийн өнгө бусад зүйлстэй холбоотой тохиргоонууд байдаг. За та бүхэн энэ тоглоулагчийн тохиргоонуудыг бусад зүйлийг сонирхож үзээрэй. Би энэ удаа зөвхөн за хамгийн энгийн шаардлагатай тохиргоонуудыг та бүхэнд хийж үзүүлье. За ингээд өнгөнүүдээ. За би эндээс бол энэ silver гэдэг өнгийг сонгоод тохируулжээ. За ингээд окей. За ингээд preview гэдээ хараад үзэх юм бол за ерөнхийдөө ингээд илүү цэвэрхэн хүүхдүүд харахад өвтэйхэн болсон байгаа. За хамгийн доор байгаа энд preview next гэсэн хоёр товчийг бол slide болгоны доор байгаа base layer-ийн дээр settings-тэй дараад preview бол next гэсэн хоёр товчны чагтыг байлуулахаар тэр хоёр товч алга болно гэсэн. За миний энэ хийсэн зүйлэн дээр 5 слайд байсан учраас би 5 слайдныхаа preview бол next товчнуудын чагтнуудыг нь байлуулчих. За яагаад би энэ хоёр товчийг байлуулж байгаа гэхээр ерөнхийдөө бид энд тэтгэл дөнгөө удирдлагын товчнууд хийсэн учраас тэр доод байгаа товчнууд бол биднэрт бол одоохондоо огт хэрэг байхгүй. За энд бол дуугаа хэсгэж багасгана. За энд бол та бүхний хичээлийн чинь нэр зүүн дээр болон байдаг байна. За ингээд ажлын талбар дээрээ бид нэр объектуудаа байршуулад хулгай бүгднэр нь бүтэн дэлгэцээр тоглож болох нэ. За ингээ анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.